Би та бүхнийг ийм агуу Жорж гэдэг хүний жишээг ярьж өгье. Америкийн нэг бөглүү тосгонд одоо манайхаар бол сум юм да. Нэг бөглүү тосгонд агуу Жорж гэдэг хүн алдартай байжээ. Тэгээ шалтгаан нь юу вэ гэсэн чинь тэр агуу Жорж тэр одоо тосгоныхон бүгдээрээ тариалж амьдэрдэг. Тэгсэн тэр агуу Жорж ганцаараа 100 га газар тариад ирдэг гинэ. Доороо баахан хүмүүс ажилуулад тэнд ийм систем бий болгоцсон яах нь 100 га газар. Дундаж тариаламж ер нь ихтэй л 10 га газар нэг 5-аас 10-ийн хоорондтэй лагууд нэргэлддэг. Зарим нь бол зүгээр яг нэг жижигхэн 0.10 тэдэн га газар мазар тарьдаг бол агуу Жорж ээж 100 га газар. Тийм болохоор хүмүүс түүнийг агуу Жорж гэж хэлдэг. Тэгээ нэг удаа хотод сурвалжлагч очингуудаа яг тэр сумын тэр одоо тосгоны хүүхдүүдээс сургууль сурж байгаа хүүхдүүдээс ярилцлага авсан. Та бүхний ирээдүйн мөрөөдөл юу вэ гэж. Тэгсэн нөгөө хүүхдүүд юу гэсэн байна? 10 хүүхдийн 9 тэнд хариулахдаа би яг агуу Жорж шиг хүн болно гэсэн байна. Агуу Жорж шиг хүн бол. Харин 10 хүүхдийн нэг нь яасан бэ гэсэн хайрцагнаас гарч сэтгсэн гинэ. Тэгээ тэр хүүхэд өстө шал өөр юм ярьсан гэж. Сурвалжлагчид за чи юу хэлэх нү гэдгсэн. Би агуу Жоржоос илүү болно гэсэн. Тэгээ тэрийг бол бид нар энэ хүүхэд өстө агуу мөрөөдөлтэй те. Энэ хүүхэд хүмүүс ингээ агуу Жоржийг л төсөөлдөг бол энэ хүүхэд яаж агуу Жоржоос илүү төсөөлж чадчихна гэж бодож байна. Гэхдээ яс юм дээр тэнд бүгднгийнх нь мөрөөдөл дотор яаж агуу Жорж явж л байна тийм үү. Тэгэхээр энэ агуу Жоржийн жишээ гэдэг нь юу вэ гэхээр нөгөө нийгмийн нөлөөллийн жишээ буюу нийгмийн жишг болж тогтоод тэндээс нь хүмүүс жишээ авангуудаа би ингэж амьдрах ёстой байна гэж ойлгодог тэр амьдралын жишгийг хэлээд байна гэсэн үг. Өнөөдөр яг бидний амьдрал дээр тохиолддог тийм зүйл. Өнөөдөр бидний амьдралын шийдвэрүүд өөрсдөө бидний яг энэ орчны нөлөөнөөс эсвэл бидний өнгөрсөн амьдралын туршлагаас тэр болгоноос гарч идэг. Тэгэхээр бид нар өөрсдөөсөө би ер нь хэний нөлөөллөөр амьдраад байна вэ гэж асуух хэрэгтэй. Өнөөдөр нийгэмдэр буруу нөлөөлөл маш аюултай, хүмүүсийг бөөнөр нь буруу дэшин чиглүүлэх эрсдэлтэй. Нөгөө талдаа бас сайн нөлөөлөл маш хэрэгтэй. Үүгээр бид нар дутагдж байгаа тийм үү? Манай ээж авийн үед нөгөө нэг би өмнө ярьжсэн чинь нэг байцтай гэдэг дуучин байсан. Танилцъя өхөн танилцъя үлэгэж өхөн сонсооч гэд. Тэрэн дээр байцтай нэг удаа нөгөө телевизэд ярилцлага өгсөн гинэ. Тэгээд ямар эмэгтэй таалагддаг вэ гэдгсэн чинь би надаа таримлөстэй эмэгтэйчүүд л таалагдсан да гэсэн чинь манай эмэгтэйчүүдийн ихэнх хувь нь яс үсээ тайруулсан гэж гудамжинд. Тэгэл бүгдээрээ байцтаатаа таарчин л гэж бодсон юм шиг те. Байцтаа таалагдах гал яасан бах нь. Тэр энийг л тэр нөлөөлөл гэж эхлээд ийн гэсэн. Өнөөдөр нийгэмдэр хідэн агуу Жорж болон хідэн байцтаа биднэрт нөлөөлж байгаа бол Америкт яг дэлхийн 2 дугаар дайны үед Америк улсад өлсгөлэн болох үед тухайн үед нэг юм одоо цувдаагаар гоё хоол хийя гэсэн тийм нөлөөллийн ажил явуулсан гинэ. Тэгээ телевизүүдээр цувдаагаар хийж болох 5 хоолны төрөл гэдэг нэх гоё юм царайлаг эмэгтэй гарч ирэл яах нь. Тэнд ингээд гүзээний салаад хэрхэн хийх вэ? Илгийг сэмжинд нь ороод яаж шарах вэ гэж баг юм явуулсан байна. Тэнгүүд хүмүүс ерөөсөө энэ цувдаа идэх чинь гоё юм байна гэд Америк улс ямар ч тийм өлсгөлөнгийн асуудалгүйгээр цувдаа идээд даваад гарцаа гэсэн байна. Нөлөөллийн ажлаар дамжуулаад. Тэрэн шиг өнөөдөр нөлөөлөл гэдэг бидний шийдвэр болоод өдөр тутмын амьдралд маш их нөлөөлдөг зүйл. Тийм учраас дуулал номыг бичих чинь хамгийн ихэнд хэлсэн зүйл нь буруутуудын зөвлгөөгөөр алхдаггүй хүн ерөөлтөе гэж хэлсэн байна. Буруутуудын зөвлгөөгөөр алхдаггүй. Магадгүй энийг өнөөдөр бид нар яг тэр нөлөөллийн нөхцөл дээрээ сэрүүлэх юм бол буруу хүний нөлөөллөөр алхдаггүй. Тийм хүн ерөөлтөе гэсэн. Амен. Буруутуудын нөлөөллөөр алхахгүй гэж яг юу гэсэн үг юм бэ? Библи өөрөө ер нь нэг санаа хэлчихэд ардаас нь хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдгийг бид нарт айгүй гоё хэлж өгдөг. Тийм ч учраас яг дараагийн ишлэлүүдийг бид нар унших юм бол эзний хуулийг тэрээр багтаж энэ хуулийг өдөр шөнөгүй бясалгана гэсэн байна. Амен. Буруутуудын нөлөөллөөр алхахгүй хүн яах ёстой юм бэ? Тэр хүн эзний хуулийг бясалгаснаар хаанаас нөлөөлөл авч ийна гэдгээ ялгаснаар тэр буруутуудын нөлөөллөөр биш харин яах нь эзний нөлөөгөөр алхах боломжтой болно гэсэн үг. Амен. Тэгэхээр яг бид нар юу хийх хэрэгтэй байна? Эзний хуулийг бясалгах хэрэгтэй байна. Эзний хуулийг бясалгах. Хуулийг бясалгах. Хуулийг бясалгах гэхээр жоохон уйдгартай сонсогдож байна. Яаж чинь? Тийм байгаа сте. Хуулийг бясалгах гэхээр за өнөөдөр чи юу хийх гэж байна гэдэг тэнгүүт. Би хуулийг л бясалгана да. Өнөөдрийнхөө хуулийг бясалгасан уу гэдэг юм бол яах вэ? Бясалгаж амжаагүй л явна. Одоо удахгүй бясалгана да. Нэлийн тийм юутай юм шиг сонсогдож байгаа үстэй те. Манай хүүхдүүд 0 орохоор бөөндө гарцгааж байна. Бас нэг нэгээр биш бөөндө гарч байгаа юм ямаа те.
Тэгэхээр энэ нэг тийм амар юм сонирхолтой сонсогдохгүй ингээ буруудын зөвлөгөөгөр алхахгүй тул яг бид нар эзний хуулийг бясалгах хэрэгтэй хэрэг нэг тийм сонир сонсогдож байгаа. Гэхдээ энэний бас юм шин гэрээний вершн байгаа. Шин гэрээний хувилбар нь байгаа гэсэн үг. Тэр нь ямар хувилбар байдаг вэ гэх юм бол Ром номын 12 дугаар бүлгийн 2 дугаар ишлэлээр энэ үеийн явдалд нийцэлгүйгээр харин оюун санааныхаа шинтгэлээр өөрчлөгдөн байгтун. Тэгээд Бурхны хүсэл юу тухайлбал сайн тааламжид төгс төгөлдөр таалал юу болохыг батлагтун гэсэн байдаг. Амен. Энд хэлэхдээ энэ үеийн нөлөөлөлд авталгүйгээр Илч Паул Ром номон дээр харин оюун санааныхаа шинтгэлээр өөрчлөгдөж байгтун буюу яг тэр Бурхны хүсэл юу вэ гэдэг талаар өөрийнхөө оюун санааг өөрчлөгтун. Тэгээд түүгээр дамжуулаад Бурхны хүсэл нь юу болохыг ойлгоно гэж хэлсэн байдаг. Амен. Дуулал номын яг 1-р бүлэг болон Ром номын 12 дугаар бүлэг яг адилхан зүйлийн талаар ярьсан гэсэн. Буруутуудын зөвлөгөөгөр алхдаггүй. Магадгүй буруу хүний нөлөөнд ордоггүй. Тэр нэгэн ерөөлтэй. Энэ үеийн явдал нийцэлгүйгээр оюун санаагаа шинчилдэг, эзний хүслийн дагуу байдаг тэр хүмүүс ерөөлтэй гэсэн. Амен. Тэгэхээр бидний түрүүний хэлсэн хуулийг бясалгах гэдэг үгийг бид нар оюун санаагаа эзний үгээр шинчлэх гэж яах нь ойлгуулж болж байна. Ингэнгүүт арай ойлгомжтой болж байна. Арай хэрэгжүүлэхэд амар юм шиг санагдаж байна. Та хэд яаж байна? Давид хаан өөрөө яг хэрхэн Бурхны үгийг яг нөлөөлөл болгон хүмүүсийн нөлөөнд автдаггүй байсан бэ гэдгийг би та бүхэнд нэгэн түүхээр тайлбарлаж өгье. Тэгээ Давид хаан залуу наснда Самуэль гэж иш үзүүлэгчээр дамжуулаад Израилийн хаан болон тослогдсон байдаг. Хаан болон тослогдлоо гэдэг нь ирээдүйд хаан болно гэж түүнийг тослоод тэгээд хаан болтол нь яс. Давид хаан хүлээж ирсэн гэсэн үг. Нэгээс өндөр хоньны бэлчээрээсээ дуудагдж ирэнгүүтээ тослогдоод тэгээд буцаад хоньны бэлчээр дээр гарсан байдаг. Гэхдээ Давидын тэр нэг гоё карьераар дамжуулаад Давид хаан яасан бэ гэхээр Голиотыг ялаад, Голиот гэж нэг дайны ялалт байгуулад гоё баатарлаг үйлдэл хийгээд тэгээд дэвшиж эхэлсэн. Саул хаан Давидыг хажуудаа аваад хөгжим тоглуулдаг. Тэгээ Саулын нэгсэндээ туслах нь болсон биш үү, тийм үү? Хааны туслах болсон, удахгүй хааны гоё жанжин болсон. Тэгээд дэвшээ явсан байгаад. Харин нэг өдөр хүмүүс Саул 1000-ыг алаад Давид түмийг аллаа буюу Давид 100000-ыг аллаа гэж ярьснаас болоод Саул хаан Давидд атаархаж эхэлсэн. За энэ Давид ч одоо утахгүй миний байр суурийг авлаа. Энэ Давид одоо юу юм бэ гэж. Тэгээд Саул хаан өөрөө Давидыг алахаар шийдээд хөөж эхэлсэн. Тэгээ янз бүрийн алах оролдлогуудын дараа Давид яалтчгүй Саул хаанаас зүхтгаас өөр аргагүй болоод өөрийнхөө хүмүүстэй хамт зүхтсан байдаг. Нэг удаа Давид Зифийн цөлд байна гэсэн мэдээ Саулын чихэнд хүрэх үед Саул хаяасан бэ гэхээр Зифийн цөлд явж очиод Давидыг алъя гэж шийдээд 300 шилмэл эрс аваад хөдөлсөн байдаг. Самуэль номон дээр гардаг түүхэн дээр. Тэгээ яг Зифийн цөл рүү явах замдаа Хахила гэж нэг юм дов толготтой нэг газар байсан юм шиг байгаа. Тэнд Саул буудлаад тэгээ яг тэндээ сайхан хуаргнаад хонох гээд байж исэн. Яг тэр хонох гээд байж ин гэсэн мэдээ нь Давидэд очисон байдаг. Яг холгүй нуугдж исэн Давид Саул ойрхон ирсэн энд байна гэж. Тэгээ Давид юу гэж хэлсэн бэ гэхээр Саулын хуарн руу нэг нууцаар орж тагния гэж шийдээд өөртөөгөө хамт Абишай гэж залууг аваад тэгээ явсан байдаг. Тэгээ тэр хоёр яг тэр нэг Саулын хуарн дундуур орж ирээд чимээгүй явж исэн чинь тэр хуарнгийнх нь тэр чигтээ унтж исэн. Ямар ч харуул маруул юм сэрмэгтэй тийм байхгүй. Саул хаан өөрийнхөө жадыг яг одоо энэ нэг гэрэл шиг ингээ хажуудаа тавиад яг жадныхаа дэргэд хөрхрээд унтж исэн байна. Тэгээ тэр үед Абишай юу гэсэн бэ гэхээр эзэн минь ээ. Бурхан өнөөдөр танд Израилийн хаанчлалыг өгөхийн тулд Саулд гүн нойрыг өгчээ. Одоо та энэ Саулыг жадалж алаад тэгээд хаан болох зам чи ерөөсөө нэгдлээ. Бүх юм тодорхой боллоо. Би таны өмнөөс Саулыг ингээд хатгаад өгье. Би бол нэг л хатгана. Би бол хоёр хатгахгүй гэсэн. Лаг хэлж байгаа үстэй. Одоо тэрийг хатгалаа. Тэгээ яах нь вэ? Давид хаан боллоо. Давид яг нөгөө бүх ингээд зорилго бол бүх юм биеллээ. Ерөөсөө амар хэлбэр аргаар шууд дор нь өрөх боллоо. Харин тэр үед Давид юу гэсэн бэ гэх юм бол эзний тослогдсон хүнийг алчаад шийтгэлгүй өнгөрөх хүн гэж байхгүй. Тийм учраас би түүнийг алахгүй. Тийм юм надаас хол байг. Хэрвээ эзэн ална гэх юм бол тэр өөрөө түүнийг устгах болно. Эсвэл нэг л өдөр тэр өөхөх болно. Тийм болохоор яах нь вэ? Би алахгүй. Харин наад жадыг чинь болон тэр устай домбыг навъя гэд жад болон устай домбыг аваад холдсон байдаг. Тэгээ холдонгуудаа холоос орилдог. Нөгөөдөл нь сэрээд юу болов яавь тэгсэн Давид хаантай минь ээ таны жад болон домб хаана байгааг хараач гэд тэнд барьсан байж.
Тэгээ би таны дэрэгдүүр те алах боломж байсан ч гэсэн би таныг хороосонгүй. Таны аймаг надад эрхэн байлаа. Эзний тосолсон хүнд гар өрх нь надаас хол байг. Яг түүнчлэн миний аймаг бурхны өмнө ийм эрхэн байх болтугай гэж ийм гоё зүв зүрх сэтгэлээр энэ ажлыг яасан. Давид хийсэн байна. Саул тэнд бантаад хүүмэн миний буруу ээжээгээд цэргүүд аваад буцаа явсан байдаг. Амен. Яг тухайн үед Давидэд нөлөөлөл ирсэн үү? Ирсэн шүү дээ, тийм үү? Абишай тэнд амар гоё найралт явуулж шít. Эзэн би үз нэг л атах. Хоёр атахгүй те. Энд ингээл хоёр атгаал дутуу алж малаад юм сони юм болохгүй зөвхөн. Нэг мэдхэд л дуусгана. Тэгэл эзэн танд хаанчлаа өмнө гэж бүр бурхны үгээр ядгаж байгаа байхгүй. Харин тэр үед Давид бурхан юу хүсдэг вэ гэдгийг, бурхан ямар ёс зүйтэй вэ гэдгийг маш сайн мэддэг байсан учраас тэр нөлөөнд авталгүйгээр зөв шийдвэр гаргаж чадсан. Амен. Яг үүний тухай яриад байна гэсэн. Хэрвээ бид нар эзний хүслийг мэддэг бол, эзний үгийг мэддэг бол биднэрт ирсэн альва нөлөөллийг бид нар үл тоогоод тэр дундаас хүртэл бид нар зөв шийдвэрүүдийг гаргаж чадах болно гэсэн үг. Амен. Юун түрүүнд бид нар ямар нөлөөллийн улмаас ямар шийдвэр гаргаад ийн гэдгээ гоё олж мэдэж ялгах хэрэгтэй. Жишээ нь би одоо ингээ гудамжинд явж байхдаа ягаад ч юм нохоо харахаараа нэг юм сони үйлдэл хийгээд байдаг. Хүмүүс бол ингээл нохоог хараад өөрхөн нохоо явж ямар үйлдвэрийн нохоо бай та ингээ эзэн хөдөлж мэтлээ явангууд нэг иймэрхүү юм ярьд юм шиг байна. Тэгэл хөөхөн нохоо гэл манай хүүхдүүд би болохоор ингээд том байна уу жижиг байна хамаагүй нохоо таарлаа ингээд чулуу хаагадаг байхгүй доошо. Цаа чулуу хаагуур байна. Бетонтой зам ам дээр байх юм бол энэ зүлэг рүү жоохон дөхөж мөхөд яг гэдэг юм авах гэдэг нь шүү дээ, тэ. Тэгээ би бодлоо би ер нь яагаад ингэж байгаа юм бол гэж. Тэгсэн чинь миний өнгөрсөн амьдрал ер нь нөгөө баг багтаа гудамжинд нохоонуудтай алдсан явсан үеэсээ болоод нохоог бол ер нь дайсангийн арчиж тэ. Тийм болохоор яах нь нохоо дайрч магадгүй гэсэн амар тийм болгоомжлолтой болцсон байгаа байхгүй. Даалд ухамсартайгээ суудсан. Өнөөдөр зүгээр ганцхан рилээр дамжуулаад хүмүүсийн ингээ оюун санаа нөлөөлөгдөж шийдвэр нь өөрчлөгдөх боломжтой байдаг. Тэгээ бид нар яг энэ даалд ухамсарын нөлөөлөл, дээрэс нь нийгмийн нөлөөлөл биднэрт ийм хүчтэйгээр тусдаг. Заримдаа хүмүүс ингээ худалдаа авалтаа тайлбарлаж чаддгүй шүү дээ, тийм үү? Яагаад наадуул худалдаад авцсан бэ гэдэг тэгэнгүүт хэлэх үг байхгүй. Харин яагаад гэвэл яах вэ гэдэг. Тэг нэг худалдагчийн хэлсэн үгийг хэлнэ шүү дээ. Ер нь хүн ганц л амьдрын шүү дээ. Ая тухтай амьдрах хэрэгтэй шүү дээ. Яг үндэ хэрэггүй юм авцаа. Гэхдээ яах вэ? Хүний нөлөөнд автаад нөгөө худалдагчийн гоё юм бусдыг татах харизма өндөртэй лаг тэр зарлтаас нь болоод яасан. Бараа авцсан. Тэнгүүдээ тэрийг нөгөө тайлгнаж чадахгүй шүү дээ, тэ. Яагаад гэдэг шалтгаан өөрөө олохгүй байна гэсэн үг. Энэ бол нөлөөлөл. Заримдаа ингээл Facebook дээр амар рилүүд гараад ирэхээр би айдсан шүү дээ. Нэг эмэгтэй гарч ирэнгүүтэл нөхрүүдийг даврааж болохгүй гэж яриад нөгөөх нь хэдэн мянган лайк авч авцсан, тэ. Манай ихнэр үзчихвэл яана энэ бодно шүү дээ. Үзэнгүүтээ намайг базаад унах үедээ, тэ. Өнөөдөр янз бүрийн олон нөлөөллүүд байгаа. Харин тэр дунд бидэнд харах ёстой луужин гэж байгаа. Амен. Тэр бол эзний үг. Эзэн юу хүсдэг вэ гэдгийг бид нар харах хэрэгтэй. Библи өнөөдөр намайг хэрхэн чиглүүлэх бол Давид хаан тухайн үед ямар ч нөлөөллийг үл харгалзан тэнд яг зөв шийдвэр гаргаж ирсэнтэй адилхан бид нар ч ялгаагүй үүнийг хийх хэрэгтэй. Дуулал дээр хэлэхдээ эзний хуйлуудыг өдөр шөнөгүй бясалгаж энэ хуйлуудыг багтдаг гэж хэлсэн байна. Үүнд баярладаг гэсэн байна. Амен. Ром дээр хэлэхдээ энэ үеийн явдалд нийцэлгүйгээр харин бурхны хүслийн дагуу оюун санаагаа шинчлэн өөрчлөгдөх тухай хэлсэн байна. Амен. Энэ бүхэн тийм хэцүү зүйл ерөөсөө биш. Яг үнэндээ бурхны нөлөөлөл, эзний нөлөөлөл Библиэр дамжуулаад бидэнд маш тодорхой байдаг. Энэ талаар бүр Дэд хөл номон дээр бурхан Мосед хэлэхдээ Дэд хөл номын 30:11 дээр миний өнөөдөр чамд тушааж буй энэхүү тушаална. Чамд хэтэрхий хэцүү биш бөгөөд алс голч биш юм аа. Энэ нь тэнгэрт байгаа биш. Энэ нь далайн цаана байгаа биш. Харин үг нь чамд маш ойрхон чиний аманд зүрхэнчин байна гэж хэлсэн байдаг. Амен. Израилийн ард түмнийг Египтийн нутгаас чөлөөлөөд тэгэнгүүтээ тэдний нүдэн дээр улаан тэнгисийг хоёр хуваагаад тэднийг гатлуулангуудаа Египтийн цэргүүдийг улаан тэнгис живүүлээд тэгээ ард түмнийг өдөр нь үүлэн багнаар шөнө нь галан багнаар тэнд удирдаад цөлд ямар ч уух ус байхгүй байхад нь хаднаас ус гаргаж өгөөд тэгээ идэх хоол тариа тарих боломж байхгүй байхад нь тэнгэрээс маана буулгаад агуу зүйлийг хийжсэн бурхан тэдэнд хандаад яасан бэ гэвэл чулуун дээр 10 хуйлыг сийлж өгсөн байдаг. Израилийн ард түмэн бүгдээрээ тэрийг уншаад зогсохгүй энэ хууль нь хэрхэн хэрэгжих вэ гэдгийг Мосеогоор тайлбарлуулсан байдаг. Тэгээ бурхан хэлж байгаа. Эзний хуулиудыг дагах нь тийм хэцүү биш үгээд энэ чамаас тийм алс хол биш ээ.
Энэ ойлыг чи мэдж байгаа. Энэ чиний зүрхэнд, энэ нь чиний аманд байна. Чамтай ойрхон байгаа тийм үү? Тэрнээс хин ингээд нэг юм гоё нөлөөллийг миний амьдралд өгөх бол, хин тийм амьдралын юр бусын зааврыг надад өгөх бол гэж битгий хүлээ. Аль хэдийн бурхан үгээ чамд өгсөн юм а гэж тухайн үед Израилийн ард түмэнд хэлсэн байдаг. Амен. Харин энэний шинэ гэрээний вершн бас байгаа. Амен. Шинэ гэрээн дээр Ром ном дээр Илч Паул яг энэ хэсгийг жишээ болгон татаж аваад Ром 8 дугаар бүлэг дээр хэлэхдээ зүрхэндээ хин тэнгэрт гарах вэ гэж битгий хэлээ. Энэ нь Христийг доошо буулгахын тулд юм. Зүрхэндээ хин оёр гүгэнд буух вэ гэж битгий хэлээ. Энэ нь Христийг үхэгсдээс амьлуулахын тулд юм. Харин итгэлээс ирдэг зөвхт байдал нь юу гэж хэлдэг вэ гэх юм бол энэ үг нь чамд ойр бөгөөд зүрхэнд чинь аманд чинь байна гэж хэлдэг гэсэн байна. Энэ юу гэсэн үг вэ гэх юм бол хүмүүс тэнгэрээс нэг хүн бууж ирээд надад заавар өгнө, юр бусын чиглүүлэг, тэгэд би өдөрт тутам юу хийх ёстойгоо мэдэж авна бишээ. Аль хэдийн бурхан юу хийх хэрэгтэйг чинь Есүс Христээр дамжуулаад хэлсэн юм а. Есүс Христ өөрөө тэнгэрээс бууж ирээд үнийг хэлсэн. Зүрхэндээ хин үхэгсдийн орны сонин сайхан сүнс чөтгөр юр бусын ид шидээр дамжуулаад надад тийм зүйлийг хэлнэ гэж битгий хүлээ. Аль хэдийн Есүс Христ үхэгсдээс амьлаад энэ үгийг чамд хэлсэн байгаа. Үг нь чамд ойр, үг нь чиний аманд, үг нь чиний дэргэд байна гэж хэлсэн. Амен. Бид нар Библийг унших үедээ Бурхны хүслийг мэдэж болдог. Есүс Христийн түүхүүдийг харахад Есүс Христ хэн бэ, юу хүсдэг вэ гэдгийг мэдэж болдог. Тэгээ түүгээр дамжуулаад бид нар юу хийх вэ гэдгээ бас ойлгож болд юм а. Амен. Үнтэй зуусан гэрэлсэн хүмүүс байна уу? Хараа өрөө. За, нэг ч яг өрөхгүй байна. За. Нэг өдөр танаа нөхөр юм уу эхнэрүүд надтай амьдрах заавар гэд ном та нарт үзүүлвэл яах вэ? Уншин штэ те сайхан. За яа юу гэж яах нь те? Юу ярих нь вэ? Сонирхъя гэд. Тэгсэн чинь тэр дотор нь надтай амьдрахын тулд тогоо асгамаар байна, аягаа угаамаар байна, ороо хураамаар байна гэвчихсэн байвал яах вэ? Бодно штэ. За. Манай хүн бол ингээд намайг гэрээ ажилд туслаасаа гэж хүсдэг юм байна. Хүслийг ойлгочлоо тийм үү? Тэрэн дээр нь ингээд намайг магтаараа, намайг хөөрхөн гэж хэлээрээ, намайг дандаа дээшин шидээрээ, ямар ч юм дээр намайг урамшуулаараа гэвэл яах вэ? Манай ихнэр намайг ингээд өөрийн гой магтаасаа те дандаа л гой ингээд дээшин шидэж байгаасаа гэж бодд юм байна гэж ойлгоч штэ тийм үү? Гайгүй амархан байгаа зү. Надад бэлэг өгөөрэй, гоё юм авч өгөөрэй те. Амттай юм авч өгнө шүү, мөнгө өгнө шүү гэх юм бол яах вэ? Манай ихнэр ер нь бэлэг мэлэг авах дуртай байна да гэж ойлгоч штэ амархан те. Тэгээ чи надтай ерөөсөө ингээд хамт байхгүй байгаад байна. Надтай хамт кино үзээд надад цаг гаргаарай гэх юм бол яах вэ? Манай ихнэр ингээд чанартай цаг хүсдэг юм байна гэд ойлгочихно гэсэн үг. Библиэлд бурхан хэлсэн. Чи бурхан эзнээ бүх зүрх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүч чадлаараа хайрл. Хөршөө өөрийн адил хайрл. Эцэгийнхээ хүндэл, бүү хулгайлал, бүү атаарах, бүү худал хэл. Зүгээр хуулийн багахан хэсгээс уншихад л бид нар бурхан юу хүсдэг вэ гэдгийг ерөнхийдөө ямар хуу зан чанартай байгаад ийн вэ гэдгийг ойлгочих болж байна. Зөвхөн хуулийн багахан хэсгээс уншихад шүү дээ, тийм үү? Бүтэн Библиэс Есүс Христийн энэ дэлхий дээр юу хийснийг бид нар ойлгох юм бол Бурхны хүслийг бид нар илүү гайхалтайгаар мэдэж авдаг. Амен. Есүс Христ завхаарж байгаад баригдсан эмэгтэйд хэрхэн хандсан бэ гэдэг тухай нэг түүхийг би тавханд ярьж өгье. Есүс Христ яг сүмд байж байгаа үед тэнд хуулийн багш нар Есүсийг сорихын тулд завхаарж байгаад баригдсан нэг эмэгтэйг Есүсийн өмнө авчираа тавьчихдаг. Тэгэнгүүт юу гэсэн бэ гэхээр за эзэн минь ээ ийм эмэгтэйчүүд рүү энэ эмэгтэйг завхаарж байхад нь барьж авлаа. Ийм эмэгтэйчүүд рүү чулуу шидгэж Мосегийн хуульд хэлсэн байдаг. Харин та юу гэх вэ гэж асуусан. Есүс тэр үед та нарын дундаас нүгэлгүй энэ эмэгтэй рүү чулуу шидгэж хэлээд тэгээ суугаад газарт юм бичдэг. Тэгсэн чинь тэнд байсан хүмүүс яасан бэлээ? Бүгдээрээ нэг нэгээрээ гарч яваад ганцхан Есүс болон тэр эмэгтэй л үлддэг. Тэгээ Есүс тэр эмэгтэйгээс эмэгтэй хинч чамайг шийтгсэнгүй. Эзэн хинч шийтгсэнгүй. Би ч чамайг шийтгэхгүй. Яв үүнээс хойш нүгэл бүү үлд гэж хэлдэг. Энэ түүхэн дээр аюулгүй олон тийм нөлөөллийн шинжтэй юмнууд гарч байгаа гэдгийг бид нар анзаарч байна. Нэгдүгürt нь яасан бэ гэх юм бол Есүс Христ тэнд сүмд байгаа. Сүмд байгаа учраас тэнд яах вэ? Ариун оршуу те. Тэнд бүгдээрээ гой гой хувцас өмсөд ирсэн. Тэгээд энэ англи үнэрт утлаг мотлог уугуулсан байна үстэй. Янзын гой байгаа шүү дээ. Тэгээд энэ фарисеучуд бол тухайн үедээс жинхэнэ гангачууд нь байлаа те. Хувцас амар угаадаг тэр эзний хуулийг ягштал сахидаг. Гондныхаа 11-ийг ингээд чимхэд эзний чуулганд өргөө биждэг хүмүүс шүү дээ. Тэгээ тийм хүмүүс чи яаж вэ? Тэнд бол эзний хууль гэсэн лаглаг юм ярьж байгаа шүү дээ. Завхаарж байгаад баригдсан нэг эмэгтэйг оруулж ирээд
тавьчлаа. Тэр үед яасан бэ гэх юм бол нийгмийн үнэлэмжийн хувьд бөөнөрөө тэр эмэгтэйг үзий ядна. Бүгд үзий ядхаас өөр аргагүй болно гэсэн үг. Угаас яг хаанаас нь чарсуу энэ эмэгтэй буруу байна л гэж ойлгоход нэрвээ нөлөөлөл ярих юм бол жинхэнэ том нөлөөлөл яаж тэнд байна. Бид нар бөөнөрөө нийлээд зөвийн тал зогсоод нэг бурууг л өстой байхгүй болгодог үстэй тийм үү? Энийг бол бид нар өстой голоосоо зайлуулах өстой тийм. Яг л тийм болсон. Харин тэр үед Есүс яасан бэ гэдгийг бид нар харах юм бол Есүс тэдгэрийн нөлөөнд автаад тий балиар эмэгтэй биш үү те. Бүгдрээ чулуу шид гэж зөвшөөрсөн бол яг Есүс яг нийгмийн нөлөөллийг дагсан болох гэдсэн. Гэтэл Есүс тэгсэнгүй. Тэр хэлэхдээ өгсөн мэгвэл та нарын дундаас нүгэлгүй нэмэгтэй рүү чулуу шид гэж хэлсэн. Тэгээ газар суугаад юм бичихтэй тэр тэдний гим нүглийг сануулах ямар нэг юм бичиж үзүүлсэн. Нөгөөдөл нь тэрийг хараад өөрсдийнхөө гим нүглийг санаад нэг нэгээрээ гарч явсан. Есүсийн нөлөөлөл орж ирэх үед эцсийн дүндээ бүгдээрээ л адилхан сул дорой хүмүүс юм байна. Бүгд л нүгэлтэй юм байна. Хэн чинийг гэх юм байхгүй юм байна гэдгийг яс хүмүүс ойлгож эхэлсэн. Тэгээ тэр эмэгтэй бүгд гараа явсны дараа Есүс тэр эмэгтэйг би ч чамайг шийтгэхгүй гэж хэлдэг. Амен. Гайхалтай. Тэр эмэгтэй өнцгөөс бол их гоё юм байна. Гэхдээ нийгмийн өнцгөөс бол Есүс Христ бас ингээд нэг бузар мөг шийтгэхгүй байгаад байгаа юм шүү те. Ингээд нийгмийн үзэл санааг яг гоё үйлдэлхингүүдээ өөр тийш нь хандуулаад тэр дундаа тэр эмэгтэй гим нүглийг зөвшөөрöd байгаа юм шүү. Есүс харин тэгсэнгүү. Тэр эмэгтэйд юу гэсэн бэ гэвэл яв үүнээс хойш дахиж нүгэл бүү үлд гэж хэлсэн байна. Амен. Судлаачид энэ түүхэн дээр хоёр гол зүйл гарч ийнэ гэж үздэг. Нэгдүгээрт нь тэр яасан бэ гэвэл хүмүүс яаж хандсан байсан тэр эмэгтэйг уучлсан байна. Хожим тэр эмэгтэйн төлөө загалмай дээр цовлогдож хуулийг гүйцээгээд тэр эмэгтэй шийдэглийг өөр дээрээ үүрээд тэгээд яасан бэ гэвэл Есүс Христ тэр эмэгтэйг уучлсан. Амен. Хоёрдугаарт нь яасан бэ гэвэл тэр эмэгтэй гимшил рүү дуудсан буюу гим нүглийг нь зэмлсэн байна. Яг тэр хоёр талын нөлөөлөл аль нь ч хаашааж эргэж болохоор хүмүүс ингээд тэнд ингээд үг хэлж байгаа те. Яг тийм одоо юм нөгөө юу хаашааж эргэж болохоор тийм нөхцөл яасан бэ гэвэл Есүс Христ яг зөв байранда зогссон байна. Тэр нүглийг ч зөвшөөрсөнгүү, хүнийг ч хайрлалгүйгээр түүнд хандлсангүй. Амен. Тийм учраас би Есүс Христэд итгэдэг. Ямар ч нөхцөл би энэ эмэгтэйгээс долоон дор нөхцөлд орсон байсан ч гэсэн Есүс Христ уучлагдах боломжийг олгох юм байна. Алдаагаа засах боломжийг надад олгох юм байна. Есүс Христ тийм зүрх сэтгэлтэй юм байна. Амен. Гэхдээ Есүс Христ хизээч намайг яг тэр нүгэлтэй маань үлдээхгүй юм байна. Миний нүглийг дандаа зэмлж гимшил тэр надад сануулсаар байх юм байна. Тэр нүгэлтэй эвлэрэхгүй юм байна. Энэ маягаар л өнөөдөр хүн өөрчлөгдөж, энэ маягаар л өнөөдөр хүмүүс сайн болдго юм байна. Хүмүүс уучлагдах ёстой. Тэгээд уучлагдсныхаа дараа тэд нар засрах ёстой. Тэд нар гимших ёстой. Амен. Үүгээр дамжуулж л хүн сайн болдог. Хин нэгнийг уучлахгүй зүгээр шийдгээд уучлагдахгүй. Зүгээр шийдэглээгээд засрахгүй. Бас зүгээр уучлалаа гэд тэр хүн засрахгүй. Уучладаг, тэгээд засдаг. Есүс Христ яг л үүнийг хийд юм байна. Хүмүүсийн нөлөөлөл, нийгмийн нөлөөлөл хаач байсан бай, тэр яг л зөв газараа зогсох юм байна. Амен. Энэ түүхээс бид нар Есүс Христийн мөн чанарыг ойлгодог. Есүсийн элч Паулийн хэлсэнчлэн өгөн чамд ойр байна гэдэг шиг Есүс Христ өөрөө ариун сүнсээр дамжуулаад бидний дотор энэ бүх зөвийг ойлгуулад тэгээд бид нар юу хийх вэ гэдгээ мэдэж авдаг юм аа. Амен. Үргэлжлүүлээ хэлэхдээ дуулал намын яг төгсгөлд яг энэ 1-р бүлгийн төгсгөлд эзний хуулийг бясалгадаг энэ хүн урсгал усны дэргэд тархицсан мод адил ургацын цагт жимсээ ургуулж навцсан үл хатнаа. Аливаа үйл нь түүнд амжилт авчрах болно гэж хэлсэн. Амен. Энэ амьдралын явцад тэр хүн эзний ерөөлдөр амьдрнаа гэдгийг хэлсэн байна. Давид хаан хэлэхдээ зөв түүний дээр эзний мэлмий байдаг юма гэж дуулал 40-р бүлэг дээр хэлсэн байдаг. Зөвхт хүмүүсийг эзэн хардаг. Яг энд хэлсэн 8-р эшлэлээр зөвхтийн замыг эзэн мэддэг гэж хэлсэн байна. Зөвхтийн замыг эзэн мэддэг буюу бид нар зөвийг үлдээж яг өдөр тутмын амьдралдаа яг тэр Христийн үгийн дагуу алхах үед тэр луужингаа Бурхны үг болгох үед яах вэ? Бидний дээр эзний мэлмий байдаг гэсэн. 1-р Петр номын 3-р бүлгийн 12-р эшлэлээр учир нь эзний мэлмий зөвхт хүмүүсийн дээр түүний чихэн тэдний гуйлтад нээлттэй байдаг юм а гэж хэлсэн байна. Амен. Эзний үгийг луужингаа болгож, буруутын зөвлөгөөгөөр биш, буруутын нөлөөллөөр биш, буруу нөлөөллийг ялгаж салгаад, харин эзний үгээр яг тэр түүний луужингаар өдөр тутмын амьдралаа чиглүүлцгээе. Тэр үед эзний мэлмий тань дээр байх болно. Амен.
Эзний мэлмий тань дээр байх болтугай. Та бүхнийг өрөөж байна. Харин таны мэлмий эзний үгэн дээр байх болтугай. Амен. Өдөр босоод хамтдаа залбирая. Биднийг хайрладаг их эзэн минь танд баярлалаа. Энэ цаг мөчид бид нар өөрсдийнхөө зүрхийг даруусган энэ амьдрал дээр бид нар зөв шийдвэр гаргах гэж хэцүү байдаг гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Өдөр тутмын шийдвэрүүд маань өдөр болгон хэрхэн амьдрах вэ гэдэг маань таны үгэн дээр суйрлах болтугай эзэн минь. Тэгээд бид нар зөвийг үлдэж таны хүслийн дагуу амьдрахад та туслаач. Өдөр тутам би юу хийх вэ? Би зөв байна уу гэж байнгын санаа зовх биш. Харин таны үгтэй ойр байж та юу хүсдэг вэ гэдгийг боддог байхад та туслаач. Нөхцөл байдал тодорхойгүй болоод ирэх үед яг тэр луужин болсон таны үг рүү бид нар харж чаддаг байхад та туслаач. Тэгээд бид буруутуудын нөлөөллөөр биш, буруу нөлөөллүүдээр биш, харин эзэн таныг даган, таны нөлөөллөөр, таны зөвлөгөөгөөр, таны удирдлагаар амьдардаг байхад та бидэнд туслаарай. Таны өмнө ирсэн хүн бүрийг танд даатгаж эзэн та үнэхээр бидний хувь хүн болгоны амьдралд орж ирж биднийг удирдан чиглүүлээч. Есүс Христийн нэрээр гуйн залбирлаа. Амен. Амен. Эзэн та бүхнийг өрөөх болтугай.